За тоон олонлогуудын тухай маш их хэлбэрхэн байдлаар тайлбарлахыг хичээе. За бид 1-р ангидаа натурал тоо олонлог буюу юмыг тоолоход хэрэглэдэг 1, 2, 3 хэмжлэн тоонуудыг үздэг. За эдгээр нь бол натурал тоонууд юм. Эдгээрийн олонлогийг натурал тоо олонлог гэж ингэж тэмдэглэдэг. За натурал тоо олонлог дээр бид нэмэх үйлдэл, хасах үйлдэл, үрж хуваах үйлдэлүүдийг хийж сурсан байдаг. Гэтэл нэг л өдөр 1-ээс 3-ыг хасах даалгавар орж ирнэ. Мэдээж бага ангийн хүүхдүүд бол ингэж болохгүй. 1-ээс 3-ыг хасах боломжгүй гэсэн ойлголттой байдаг. Яг үндэ бол энэ болдог бөгөөд хасах 2 гэсэн хариу гардаг байна. Ингэснээр бид өмнө мэддэг байсан натурал тоон олонлог дээрээс нэмээд тэг хасах 1, хасах 2, хасах 3 гэх мэтлэн ийм тоонууд бас байж болдгийг шинээр мэдж авдаг. Ингээд бидний мэдлэг натурал тооноос бүхэл тоо болтлоо өргөжлөө гэсэн үг. Бүхэл тоон дээр бид бас л нэмэх хасах үржих үйлдэлүүдийг хийж чадна. Тэдгээрээс хуваах үйлдэлийг онцлоё. Жишээлх юм бол 4-ийг 2 хувааж болно. Яагаад гэвэл 2 хуваадаг тоо учраас 2 гарч ирнэ. 12-ыг 3 хуваавал 4 гарна. Гэх мэтлэн бодож чаддаг байтал бас л нэг өдөр 3-ыг 2 хуваах шаардлага гарч ирнэ. За мөн л адилхан 3 чинь 2 хуваагдахгүй учраас болохгүй гэсэн ойлголттой байдаг. Гэвч үнэндээ болдог буюу 2-ны 3 1.5 гэсэн тоо байдаг байна гэж мэдж авдаг. Бидний өмнө мэддэг байсан бүхэл тоонуудын голоор ийм бутархай хэлбэртэй тоонууд төсөлгүй ихээр орж болох юм байна. За ингээд бидний мэдлэг рационал тоо болтлоо өргөжлөө гэсэн үг. За рационал тоо гэдэг нь бол ийм хэлбэртэй бичиж болдог тоонуудыг бүгдийг рационал тоо гэж нэрлэв. За жишээлх юм бол 2 бол 4-ийг хуваах нь 2 буюу ийм хэлбэртэй бичиж болж байгаа учраас рационал тоо мөн. Хасах нэг жишээлбэл ингэж бичиж болно. Мөн л рационал тоо мөн юм байна. Өөрөөр хэлэх юм бол бүхэл тоонууд нь бүгдөө рационал тоо дотроо орно гэсэн. Бүхэл тоон дотроо натурал